Та үндэсний бичиг Монгол сэтгэлгээг өөртөө шингээсэн байдаг гэдгийг мэдэх үү? 13 дугаар зууны үеэс эхлэн төрийн бичигт ашиглаж гисэн үндэсний бичиг нь зөвхөн хүүхийн их сурвалжаас гадна хамгийн чухал нь монгол хүмүүс хэрхэн сэтгэдэг байсан бэ? Монгол аж ахуй хийл бичиг дээрээ хэрхэн уусаж орж ирсэн бэ гэдгийг илтгэдэг. Хамгийн энгийн нэгэн жишээ гэхэд монголчууд шүн болоход бүрхий болж байгаа буюу сүнжвэн гэж ойлгодог байсан учраас шүн гэдэг үгийг сүний гэж бичдэг. Гэтэ энэ бүгдийг бид бүхэн үндэсний бичгээс сурахгүй л ойлгох боломжгүй кирилл бичгийг ашиглаж эхэлсэн юм. Гэтэл энэхүү мянган жилийг давж ирсэн соёлын таслан болсон бичгийг маань яг одоо цагийн залуучууд хэрхэн суралцж байгаа вэ гэвэл 2023-аас 2025 оны хичээлийн жилүүдэд монгол хэл бичгийн шалгалт болон эсдийн шалгалтуудын зөвхөн үндэсний бичгийн дундаж гүйцэтгэл 44.6 байдаг. Ийм учраас бид бүхэн өөрсдийн гоёуцлоо санаачилсан юм. Бид өнгөрсөн хугацаанд 11 байгууллагатай хамтарч нийтдээ 8,500,000 төгрөгийг босгосон бөгөөд үүгээрээ ахлагангийн сурагчдад үндэсний бичиг сурах сэтлийг төрүүлэхийн тулд нийтдээ 4 шийдлийн хүрээлэн буй орчин, цахим орчин, сургалт, тэмцээн гэх шийдлийн дор 600,000 хүнд давтагдсан тоогоор хүрсэн байна. Харин үүгээрээ ихний үе шатаа өндөрлөж байна. Бид одоогийн байдлаар 3 төрлийн шийдлийг боловсруулсан байгаа ба тэдгээрээс дурдах юм бол дасгал ажлын дэвтэр, цахим орчин, хүрээлэн буй орчин гэсэн шийдлүүд багтаж байгаа. Бид бүхний хамгийн шинэлэг онцлог шийдэл болох дасгал ажлын дэвтрийн анхны загварыг бид бүхэн одоо гаргаж байна. Key Solution төслийн тэмцээний маш том онцлог нь хурцгаар хөтөлбөрийн хугацаанд оролцогч хүүхдүүд маш олон менторудаас чухал мэдлэгүүдийг авдаг бөгөөд хамгийн чухал нь анхны загвар буюу прототипыг гаргаж өөрсдийн төслийг турших юм. Харин бидний анхны загвар яг одоо хэсэг болон эс хэсгээр бэлэн болсон байгаа бөгөөд энэхүү дасгал ажлын дэвтэр нь үндэсний бичгийн анхан шатны мэдлэг болон уран бичлэгийг хэрхэн яаж бичих вэ гэдэг техникийг дасгалуудын хамтаар оруулж өгсөн байна. Харин бидний зөвлөмжөд хэрхэн кирилл үсгнээс монгол бичиг рүү хөрвүүлэх зааврууд мөн хэрхэн өөрсдийн хэв маягтай тохируулж дизайныг бэлтгэх зааврууд бас мөн багтсан байна. Бидний дараагийн үе шат бол цахим орчин. Цахим орчноор дамжуулж 3 төрлийн зүйлсийг түгэх ба эхнийх нь үндэсний бичгийн хичээл, хоёр дахь нь кино, дуунуудын үндэсний бичгийн хадмалтай богино бичлэгүүд, гурав дахь нь үндэсний бичгийн сонирхолтой фактуудыг түгэх бөгөөд үүгээрээ бид бүхэн цахим орчиндөө брендинг үүсгэнэ. Үндэсний бичиг бидний гоё байлаа. Энэхүү бичлэгний ард сууж идэлсэн төшөг байлаа. Баяртай.